хожуу Сүхбаатарын талбайс нэрсэн онгоцны буудал хүртэл явах энэ автобус нь сургуулийн бие даалгын 7 хоног тохиолдож байгаа холбогдол нь манай сурагчид сонгоцны буудалтай танилцахаар манай автобусаар үйлчлүүлж байгаад үнэхээр их баяртай байна. Сүхбаатарын талбайгаас Ангара Экспресс автобусанд суугаад Чингис хааны нэгсэх онгоцны буудал дээр ирсэн байна. Анх удаа бол ингэж Ангара онгоцны буудал дээр ирж ийн. Ингээд найзуудаараа Ангара ингээд хөвчлөлтөд явж байгаа болохоор ер нь бол дурсамж бүтээгээд аюу гоё юм. Би ер нь бол нисэх онгоцны буудал анх удаага явж үзэж байгаад өнөөдрийг happy өнгөрүүлцгээе. Нисэх буудлын онцгой хамгаалагчдын бүлэд юу болдог вэ гэхлээр агарын замаар агаар дээгүүр агарын хөлгөөр дамжуулаад ирж байгаа ачаа дэвшийг хадгалаад хуайлдаг гэсэн. Ингээд ачааг дэвлэх зорилттой байхгүй. Характер гэж нэртэй. Автобус нь янз юм байна. Сууд модал янз гоё зөөлөн. Тэгээс өөр Wi-Fi дээр амар гойсон. Найзуудтай тавж мөгөлж янз бүрийн бичлэг үзэх их гоёлаа. Тэгээд нэгсэг буудал үзэхэд бол маш гоёлаа. Бага юм харлаа. Гоё юм байна. Автобусны ампер сайхан байна. Нэг нь эсгэж олоо явчих юм бол хэм мэдлээ. Тэгээд тийм болохоор эсгэж олох хүүхд мэрэгчлээ сайн сонсож байгаа болохоор илүү гоё байсан баг. Тэгээд ангиараа сайхан явлаа. Одоо бид нар ирж байна. Энэгүй аялалд явхад бол хүчин зургуулаа анги хамт олноор хэрхэн хөтөлбөртөөгөө танилцгаа гэхэд машин тээврийн асуудал бол хамгийн түрүүнд байсан. За энэгүй машин тээврийн асуудлыг яаж зохицуулсан бэ гэхээр тэгэхээр Ангара автобус түрээслэхтэй тэгэхээр өмнөдөө тусч исэн эцэгчүүд маань болохоор хүмүүстэй авчираад энэгүй үйл ажиллагааг танилцуулъя гэдэг тэгэхээр ажлын өдөр учраас эцэгчүүд маань явах боломжгүй байсан. Тэгээд үүнийг судалж үзэхэд бол энэ нисэх бодлоо ирдэг нийтийн тээврийн үйлчлэгээ бол байсан. За энэ нийтийн тээврийн үйлчлэгээр үйлчлүүлэхэд бол маш тав тухтай, дулаахан, тохилог, тогтохтой сайхан ажил боллоо.